За сайн бацгаана уу. Өнөөдрийн бүдийг бүргээ. За тэгээд эзний имэйл бас та багшийн урилгаараас энэ газар зогсож байгаа эзэн талархаж байна. За тэгээд бидний сургуульд сурч байгаа та бүхэнд үнэхээр талархаж байна. Та бүхнээс өрийг бас үнэлж байна. Тэгээд биетэд очиж библийн сургуулиудад багшилдаг. Тэгээд библийн сургуульд сурна гэдэг Монголын төсөл байдал маш хүмүүст гэр бүл хамаатасаа автоус нартай ойлгогдоход маш хэцүү зүйл гэдэг. Баян гүштэй эрдэмтчил Улаанбаатар зэрэг ингээд заагаа явж байгаа гэр бүл айгүйх хайхдаг. Чи яагаад ингэ сурах ёстой бэ? Чи өдөрний цагтай болох юм. Ямар дарга, ямар карьер, ямар мэргэжилтэй болох юм гэдэг. Тэгээд бас та нар шууд хариултаас хэцүү юм асуултуудыг хариулдаг. Гэсэн чигсэн тэрийг даван туулаад зориг гаргаад тэгээд бүхнээ цагаа хүчээ бүх зүйлээ зориулаад сууж байгаа та бүхэн маш их бахархаж байна. Тэгээд эзэн бас та бүхнийг бас ирээдүйд агуугаараас ашиглана гэж би маш их хэлтэй байна. Тэгээд бараг сургууль дуусгаж чадвас эрдэнэтэд заачаад ирсэн. Тэнд бас хичээлийн дуусгаад ойлгохоос жоо мангалтай, нойр мөрсөн янгалтай байлаа. Бас хамраа өгчихсэн боловч байгаа л доо. Гэсэн ч гэсэн бараг эцсийн үртэл төвчээртэй байсан. Ерөөлтөө явж бид хэлсэн байгаа тийм. Тэгээд олон хүмүүс дундаас нь буцсан ч гэсэн та нар ингээд сууж байгаа. Тэгэхээр харж байгаа шүү гэж хэлмээр. За тэгээд өнөөдөр би та бүхэнд бас эхний өмнөөс дамжуулах үг байна. Тэгээд хамтдаа цомоор дуулал номны 15 дахь бүлгийг үзье. За дуулал номны 15 дахь бүлэг. За бинчнээс дуулал. Эзний өргөнд амьдрагч гэсэн байна. Эзэн таны асарт хэн оршин суугвэ? Таны ариун ууланд хэн амьдран суугвэ? Гин зэмгүй явж зүр шударгыг үлдэж зүрхэндээ үннийг өгүүлдэг хүн хэлээрээ гүтгдэггүй. Анд нөхөрдөөж мод зүйл хийдэггүй. Хөршигөөч эсэргүүцэн буруутгадаггүй. Түүний нүдэнд ойлггүй нэм чигшилдэг боловч эзнээс эмэждэг тэрээр хүндэлгээ. Тэр өөрөө хохирсон ч андгааснаас үл няцнаа. Тэр мөнгөө хүүтэй зээлдэггүй. Гингүй хүний эсрэг ханхэл бол авдаггүй. Эдгээрийг үлдэгч нь хизээч анхаарахгүй. Амен. Тэгээ өнөөдөр би та бүхэнтэй энэ болцмаар хамтдаа эсэс болцоодрын. Эзэн минь тандаа баярлалаа. Сайхан нартай сэтгэл өдрийг та бэлэг болгох учраас танд баярлалаа. Та өөрийнхөө хүслээр бидрийг амьд сэрүүн босгож ирсэн учраас танд талархъя. Эзэн минь өнөөдөр бас бид нар амьсгалтай байна. Бас эрүүл байна. Хүчтэй байна. Бид нар бас өмсөх хувцастай байна. Идэх хоолтой байгаадаа танд талархаж байна. Тэдийгүй өнөөдөр энэ газар бид нар таны магтаал таны үгнээс суралцж байгаадаа танд талархаж байна. Эзэн минь та энэ үгийг өнөөдөр оюутнуудад бэлдэж өгсөн. Оюутнуудын зүрх сэтгэлд ажиллаа хийгээрэй. Аман гахад ариун сүнсээ та надаас ярьж өгөрөө гэж танаас сууж байна. Есүсийн нэрээр хэлж байна. Амен. Амен. Тэгээ өнөөдөр би залбираад бодож байлаа. Энэ тухай хуваалцвэ гэдэг эзэн энэ үгийг сануулсан байгаа. Тэгээд эзэн дотор байх чинь анхахгүй гэсэн бас ярьмаар. За тэгээд Есүс Христэд итгэгээд одоо 26 дахь жилдээ болж байгаа. Энд 26 жилийн дотор маш олон зүйлийг тууллаа, амслаа, мэдлээ, хүний амьдралд тохиолдсон бүхэл баяр жаргал, өнөс олонтой зүйлүүд нь надад тохиолдсон, совилтууд нь ч гэсэн ирсэн. Хүний амьдралд байдаг бүхэл илээлүүдийг бас бурхан надад өгсөн. За энэ хугацаанд эзнийг дагаа явж байгаа олон зүйлийг суралцсан, бас олон зүйлээс шантарсан. Олон удаа Иесусээ би тэнэг дагч чадахгүй байна гэж хэлэхэд хүрч исэн тийм үеүүдэд маш их орж исэн. Тэгээд 26 жилийн турш эзэн намайг голж хаяагүй, орхиогүй амлснараа ганцхан байсан би бас талархаж байна. За тэгээд ер нь Есүс Христ итгэнгүүтээ аврагдаад хүмүүс яагаад дэшээ ингэ шууд тэмдэглээ аврагдчихгүй бол яагаад бид нарыг эзэн энэ дэлхий дээр байлгаад идэв болоо? Яах гэж бид энэ дэлхий дээр байгаа? Таны бодлоор юу гэж бодож байна? Яагаад бид энэ Есүс Христэд итгэсэн, аврагдсан ер нь хүний амьдралын хамгийн чухал гоё зүйл нь гайхамшиг нь аврал шүү дээ, тийм. Энэ авралыг мэдэрсэн. Одоо бид нар яах юм бэ? Энэс цааш юу хийх вэ? Эзэн биднэрт өөрөг тушаалыг
өгсөн тэр өөр тушаал үгийг биелүүлдэг бидний дууж байгаа. Эцэс ер нь бидний амьдрал хэрэгслэх сэтгэлийн амьдрал үү. Бурхныг л алдаршуулах. Тэр л зорилготой бид байна тийм. Гэтэл ингээд олон жил Есүсийг дагаад явж байгаад заримдаа юу эзний алдаршуулах мантай бүр төөрөөд бүр самураад хаан хизээ юу лээ гэдгээ мартаад явж байгаа тийм өдрүүдэд аягүй тохиолддог. Та нар тохиолддог гэж магадгүй. Надад тийм өдрүүдэд аягүй тохиолдчихсан. Тэгээд бас тэр үедээ аягүй ганхаж ирсэн. Миний амьдралд янз бүрийн шуургууд их ирж байлаа. Эдийн засгийн шуурга ирж байлаа. Эрүүл мэндийн шуурга ирлээ. Би 2009 оны сүүлийн хэдэн сараас 10 оны 7 сар хүртэл нойргуудыг гэдэг өвчин тусаар уддаггүй байсан. Тэр үедээ би эзэн надад бүгд ивэл хариу үзүүлсэн. Тэгэхээр үзэж харсан бүх юм дууссан учраас одоо би үхий даа гэдэг өөрийнхөө гэрээслээ бас биччихсэн. Тэгээд эдийн засгийн хямрал ирж исэн, эрүүл мэндийн хямрал ирж исэн, харилцааны хямрал ирж исэн. Өнөөдөр энэ хүнтэй татвар гээл, маргааш энэ хүнтэй татвар гээл тэгээ ерөөсөө гэрийнхэнтэй гаач тэр найз нөхдөөгөө сүнийхээ хамт олонтойч гэсэн сайн харилцаж чадахгүй, асуудалтай болчихлоо. Тийм хямралууд ороод тэгээд одоо өөр хүний амьдрал байж ямар хямралууд ирж байт юм. Ямар асуудлууд ирж ирсэн. Тэр бүгд ихэд ганхаж байсан, ирцгүүлж байсан. Тэгээд харин миний эзэн итгэжсэн, найдажсэн, итгэл найдвар юм эзэн бас шагнаад бас хоос үлдээг юм аа. Тийм учраас Есүс Христ итгэж байгаа бид нар ч гэсэн эзэн дотор ганхахгүй баттай байж чаднаа. Яагаад гэвэл тэр нэгэн биднийг өөр Есүс Христ өөрөө биднийг өөр дээрээ суйрлуулсан. Биднийг хадан суйрлуулсан Есүс Христ бидний амь амьдрал, бидний амьдралын утга учир Есүс Христ байгаа учраас бид нар хязгаарч гаргахгүй маа. Амен. Хамтдаа тэгээд энэ ишлэгийг эхнээс нь үзсгээ энэ ишлэлээр нэгдүгээр ишлэгийг харах юм бол эзэн таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ гэсэн байна. Тэгээд энэ хэсгийг үзэх юм бол хэн амьдралдаа ганхахгүй вэ? Ямар ч шууруу салхи асуудал ирсэн хэн ганхахгүй вэ? Эзний асарт оршин сууж байгаа хүн. Бас эзний ариун ууланд амьдран сууж байгаа хүмүүс ганхахгүй маа. Тийм учраас та өөрийгөө бодороо би эзэнтэй хэр зэрэг цаг өнгөрүүлж байна. Эзний оршихуйд би хэр зэрэг байдаг юм бэ? Хэрвээ би эзэнтэй баг цаг өнгөрүүлж байгаа бол би эзний ариун оршихуйд асарт байдаггүй бол би бас амьдралд маань янз янзын шуурга ирэхэд ганхах хүн байна. Тийм учраас энэ хүний амьдрал хин нэгэнтэй байх ёстой бол хин нэгэнтэй цаг өнгөрүүлэх ёстой бол хамгийн гайхамшигтай нэг юм бол тэр бидний эзэн Есүс юм аа. Бид нар эзэнтэй хамт байснараа эзний ариун оршихуйд эзэнтэй хамт байснараа хизээч уйдахгүй, залхахгүй, хизээч утрахгүй, гойнохгүй байх болно. Амен. Түнтэм учраас бидний амьдрал баг ганхаасаа гэж хүсэж байгаа юм бол зөвхөн эзэнтэй хамт байцгаая. Түүний ариун оршихуйд эзний ариун асарт түүнтэй цагийг өнгөрүүлцгээе. Амен. Хоёрдугаарт нь гин зэмгүй явж зөв шударгыг үлдэж зүрхэнтэй үннийг өгүүлдэг хүн гэж хэлж байгаа. Хэний амьдрал тэгвэл ганхахгүй бэ? Гин зэмгүй явдаг хүний амьдрал ганхдаггүй. Зөв шударгыг үлддэг хүний амьдрал ганхдаггүй. Зүрхэнтэй үннийг өгүүлдэг хүмүүс ганхдаггүй гэж хэлсэн. За тэгвэл бид нар өөрсдөө бодъё. Бидний амьдралын өглөөнөөс мэдээ нэгээд орой мэдээ хаагаад унтах хүртэл бидний амьдралд хэр зэрэг гин оршин байна вэ? Гин нүгэл оршин байна. Бид нар хэр зэрэг гин зэмтэй байдаг болоо, тийм? Заримдаа би ингээд өглөө гэрээсээ гараад явахдаа өөрийгөө хянах хэрэгтэй болчтой. Яагаад гэвэл би ялахгүй зүйлээс хүний нүдэрээ муухай харах гэдэг бодлороо шүүх гэдэг, оюун бодолтой зүрх гэдэг, зүрх сэтгэлдээ зүрх гэдэг. Яг л энэ ертөнцийн гин ертөнц өглөө гараад явхад баг хүнтэй мөрөлдснөөс эхлээл хүнлөө муухай харах, хүнийг сох юм уу, замаа харахгүй юм уу ч юм те янз бүрээр хийх. Тэгж явж байгаа бэлгүүрт ороод ашгүй нэг өмнө асуугаад хэдэн төгрөг гэсэн чинь зарим хөдөлгөгч нар бас айгүй ядарсан юм ажилласаа надад бас юмаа замааргүй хөдөлгөгч нар айгүй байдаг. Намайг харангуйтаа энэ ч юугаа авд юм бэ гэдэг хэлцдэг хүмүүс үүдэг. Тэрийг харангуйтаа бас уур үрдэг те.
би чиний юмыг авчмааргүй харагдаад байна уу гэж хичмээр санагдаад байдаг. Гэх мэтчлэн тэгээд ядраад ороод гэртээ ирэнгүүт нь тэрийнхээ ажлыг хийх хэрэгтэй, хүүхдүүдтэй харьцах хэрэгтэй, ямар нэг юм хийхдээ ядарсан байхад хүнээс гоё ааш гардаггүй тийм учраас бид нар өөрөө гинт зэмгүй явж гинөө гэдэг өөрийнхөө нүдээр бодлоор зүрхээр бид нар бодох хэрэгтэй. Хэр зэрэг бид нар хамаараа хүмүүсийг өрөөж байна, харааж байна. Хэр зэрэг нүдээр бид нар хүмүүсийг сайхан муу гэж харж байна. Хэр зэрэг бодолтой бид нар хүмүүсийг шүүмжиж байна. Одоо Есүс Христэд итгээд ялангуяа Библийн сургуульд сураад явж байхад хүмүүсийн мэдээж юм нүгэл алга болчтой тийм. Өчигөө айхуу өчигөө баатаар, өчигөө хүний юм аваад хулгайлаар тийм. Өчигөө хүний хил амаараа дормжлоод байх нь бас зөөрчдөг. Гэтэ нэг аюултай тал нь юу гэвэл бидний гинт зэм дотогшоо болчдөг. Тэр дотогшоо гинт зэмийг гинт нүглийг хийн харахад үйл эзэн л хардаг. Тэгээ заримдаа надад нэг ийм дүр зураг айгүй ажиглагддаг. Бид нар өөрсдөө нэг миний одоо би 70 оны хүн бай. Тэрнээс дээш үеийнхэн цөмөр бүхэнгүй нэг өссөн. Аав ээж юм байна. Бүхэнгүй нэг өссөн учраас бүхэн байхгүйгээс сургагдсан учраас бидний Христэд итгэж болсон бид нарт бас юу дутагдаад дургүй эзнээс имэлт дутагддаг. Маш их дутагддаг. Гэтэл сургалт ус номыг үзэх юм бол эзнээс имэлт чинь бид ямар их юм ажиллаж байгаа юм бэ? Наазах нь эзнээс имэлт мэрэгүү ухааны их юм аа. Ортносыг авчирна. Ингэнэ тэгнэ гэх маш их амлалтуудыг өгсөн байдаг тийм. Гэтэл бид нар нөгөө тийм нэгэнд өвөө юм аав ээжээ өссөн болохоор Иесус Христэд итгэсэн дараа аюул сонио эзнээс имэх юм биш. Дандаа өөрөөсөө дээр их мэдлэг хүмүүсээс илүү тийм дандаа тусалдаг хүмүүсээс илүү инээдэг тийм зам чанар ажиглагддаг. Жишээлбэл дандаа нөгөө багтан дуулахаар эзэн хамт байх юм шиг тийм. Имануэль их эзэн бидний хамт гэж тэрийг дуулахаар их эзэн хамт идэв. Тэгээд энэ танхимаас гараад явахаар гэртээ очихоор бүр эзний сургал алдарсан гэдэг тийм. Ээж аавтайгаа үл үндсэлтэй харьцсан. Эхлэн нөхрөө хүндлэхгүй, хайрлахгүй, ах ихсдүүстэйгээ эвтэй байхгүй, сүмийнхэн дагаад гэсэн энэ тэгсэн тэр тэгсэн гэж гомдлон гониглон тийм. Ийм нэг таарамж байхгүй. Тийм учраас эзэн бас биднийг хараад гайхдаг. Энэ ч сая нэг сүрхийг намайг ингээл эзэн тантай хамт шүү. Өдөр шөнөгүй өглөө оройгүй гэлтгсэн мөртлөө яагаад өөр нөхцөл өөр газар байхдаа намайг бас өөртөө хамт байдаг юм бол доо. Яагаад гэвэл бид нар эзнээс имэл дутагддаг. Тийм учраас гин зэмгүй явж гэх юм бол бидний гин зэм их биш байх үед, дал байх үед хин тэрийг харж идэв юм бэ. Бидний нууцаар хардаг. Нууцаар биднийг харах бид нартай хамт идэв. Бидний нүдэнд харагдахгүй мөртлөө бодит орж идэв. Тэр эзэн биднийг харж идэв юм аа. Тиймээс зүгээр гин зэмтэй явдал хийж ивэл, гин зэмтэй нүд харж ивэл, бодж ивэл, үүлдэж ивэл, хэлж ивэл зүгээр үргэлж надтай хамт идэв. Эзнээс ихийг сурцгаая. Амен. Зөв шударгыг үйлдэх хүмүүс нь бас анхахгүй гэж хэлсэн. Тэгвэл өдөртөө бидний амьдралын өдөр тутмын амьдрал нь зөв шударг зүйл хэр зэрэг их байдаг бэ? Бид нар хэр зэрэг одоо манай монголчуудын дунд ингээд түгээн л гэдэг итгэж хүмүүсийн дунд ч гэсэн аюул анзаардаг зүйл юу вэ гэвэл хотлоо ярьж байгаа. Хотлоо ярьж байгаа зүйлээ тийм хөрхөн цагаатгах гэдэг. Би хотлоо ярьдаггүй хаяа гэх хөрхөө цагаан хотлоо бас ярина юм. Тийм учраас зүрхэндээ үннийг үлдэх хүн ганхахгүй гэж хэлсэн. Тийм учраас бидний хэлж байгаа үг, бодож байгаа бодол маань, үлдэж байгаа үлдэл маань нэг л адилхан байх ёстой. Хитрхи цөмөрөө сайхан яриад байгаа юм уу? Хитрхи сайхан ярьсан мөртлөө амьдралынх нь үүсгэр тэр нь уусаа харагддаггүй юм. Ерөөд зөвхөндөө үнийг хадгалж ивэл тэр үн чинь амьдралдаа гарч л байх ёстой. Тийм учраас өөрийнхөө амьдралдаа нэг зүрх сэтгэлтэй өөрийгөө шалгаараа би хэр зэрэг үнэнч юм бэ? Хэр зэрэг үнэн хийдэг шигээс үйлддэг юм бэ гэдэг шалгацгаая. Би бас заримдаа ийм асуулт тал байгаа учраас би ч гэсэн өөртөө ч гэсэн хэлж байгаа. За дараа хэлээрээ бүтгэдэггүй анд нөхөртөөч муу зүйл хийдэггүй хөршигөөч эсэргүүцэн буруутгахгүй хүмүүс хангалтгүй гэж хэлсэн. Зөв зөмөрөө бодъё бид нар өдөрт
7 хоногт сард өдрөлт хэр зэрэг хэлээрээ бүтгэдэг юм бэ? Одоо бол миний хувьд бол улаан цагаан хүмүүсийг бас энэ сууж байгаа хүмүүс би болон хүн хэлээрээ бүтэхгүй байх тийм. Гэхдээ заримдаа бид нар яг эзэнтэй хамт байгаа эзнээс асууж, эзэнтэй цаг гаргаж яхад эзэн бидний зүрх сэтгэлд байгаа зүйлийг хэлчихэж өгдөг. Чи нэрээ тэрэнд тэгээ хэлсэн шүү дээ. Тэр чинь баг бүтэгдэг байсан шүү. Тухайд хэлж байгаа би анзаараагүй ч гэсэн эзэн ариун сүнсээр дамжуулан бидний зэмлдэг. Тийм учраас бид нар ч гэсэн зүрх сэтгэлээ шалгах хэрэгтэй. Би нэрээ санаатайгаар бүтгээгүй ч гэсэн санаатгүй байдлаар уурандаа ч юм хэлсэн үгээр би хэнийг бүтгсэн юм биш үстэй. Ерөөтэй бүтгсэн бол энэ юу вэ? Энэ асуудал тийм бас бидний амьдрал яагаад гарч байгаа вэ? Яг түлхтэй хэлээр бүтээдэг учраас анд нөхөртөөч юм муу юм хийдэггүй гэж хэлсэн. Анд нөхөртөөч муу юм хийдэггүй хүмүүсийн амьдрал ганхдаггүй гэж хэлсэн. Тэгвэл цөмөр бас бодцгоо. Би юм анд нөхдөд тухай ямар бодолтой байна вэ? Би анд нөхдөйгөө юу гэж бодож байна вэ? Буруу бодож байна уу? Зөв бодож байна уу? Хэрэг би анд нөхдөйгөө буруу бодож байвал бас бидний амьдрал гангахнэ. Тэгээ хөршигөө ч эсэргүүцэн буруутгахгүй гэж хэлж байгаа. За тэгвэл бидний амьдралд байгаа хөршиг юм бэ? Биднэрт тийм хамгийн ойр байдаг хайртай аав ээж өвөө эмээ их түүсэн ангийн хамт олон байна. Хөрш айл байна. Энэ хүмүүс миний хөрш болдог. Тэгвэл би тэр миний амт нөхөр болдог. Би тэгвэл тэр амт нөхөдтэй хөршиг амт нөхөө муулаад бас хөршиг эсэргүүцэж буруутгаж гэнэ үү? Өдөр тутмын амьдралд бид нэг сайн бодож үзэх юм бол айгүй төвгүй хийчихсэн гэдэг. Дараа нь бид нар эргээд бодох юм бол тухайн үед миний зөв учраас би ингэж хэлсэн. Тухайн үед миний яа харахгүй би ингэж хэлэх ёстой байсан учраас хэлсэн гэж хэлдэг. Маш их хүмүүс би өмнөний хааж хэлнэ, хизээч хэлнэ, өмнөний хэлэхээс айхгүй гэж хэлсэн. Гэтэл зөвмөр эзний үг дээрээс харах юм бол өмнөний хэлэхдээ нэгүс хэлээрэй гэж хэлсэн гэдэг. Өмнөний хэлэхдээ хайр хэлээрэй гэж хэлсэн гэдэг. Тийм учраас хизээч бид нар цээжэд хэлдэг. Би өмнөний хааж хизээч хэлнэ гэж янз янзын үг өмнөний бас авшигч болдоггүй байна. Тийм учраас анд нөхөртөө харьцаж байхдаа тэр хүний муулж гинөө хөрштөө харьцаж байхдаа тэр хүний эсэргүүцэн буруутгах гинөө өмнөний хэлжингээ муулаад байна уу? Үннийг хэлжингээ эсэргүүцээд байна уу? Үннийг хэлжингээ буруутгаад байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Эфес 4:23 дээр байдаг шиг санаж байна тийм. Ахтуусны цөмөр хайр дотор үннийг хэлцгээе гэж хэлдэг. Ганц ч өөрсдөө амьдралын туршлагаасаа мэдж байгаа бид нар хайр дотор үннийг хэлжингээ хэлээд исэн чинь өөрөө ч дэлбэрсэн анд нөхдөйгөө ч гэсэн маш их шархлуулсан үеуд маш их байдаг. Тийм учраас бид нар хүмүүстэй харилцаж байхдаа анд нөхдөйгөө өөрсдөө харилцаж байхдаа тэднийг муулгүй бай, өөрсдөө эсэргүүцэн буруутгахгүй байя. Тэгвэл бидний амьдрал ганхгүй байх болно. Амен. За дараагийн ишлэгийг үзье. Түүний нүдэнд олиггүй жигшигдэг боловч эзнээс эмэгчдэг тэрээр хүндэлдэг юм аа. Тэгвэл ямар ч гэсэн энэ ишлэгийг үзэх юм бол тэр ганхдаггүй хүний амьдрал ямар байх ёстой вэ? Нүдэнд нь олиггүй хүмүүс жигшигддэг бас эзнээс эмэгчдэг тэр хүндэлдэг юм аа гэж хэлсэн. Тэр өөрөө хохирсон ч андгааснасаа үл бицнаа. Тэгвэл ганхдаггүй амьдралын хүний амьдрал ямар байдаг вэ? Ганхдаггүй хүний амьдрал нь бас тэр эзнээс хин эмэж, эзнээс хин эмэхгүй гэдэг ялгаж хардаг. Бас тэр өөрөө хохирсон ч гэсэн амснаа биелүүлдэг байна. Биелүүлэгч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр Библиэлд бас биднэрт юу гэж хэлсэн бэ гэвэл та нарын заан үгүй байх тоо гэж хэлсэн байна. Тийм учраас бид нар өөрөө хийж чадахгүй бол хэзээ ч хийх тухайн чанар өгөх хэрэггүй байгаа. Хэрэг би чадахгүй бол хэзээ ч бас заа гэж хэлж чадахгүй. Үгүй гэж бид нар хэлж болно тийм. Маш олон хүмүүс үгүй гэж хэлэхээсээ айгаад худлаа амлалт өгдөг байна. Чиний хийж чадахгүйгээ хэлжүүл намайг аюул сул дороо өчгүйгээ бодож чадыг хэлчих. Чаднаа гэдэг. Яг хийх гэхээр юусоо хийж чаддгүй. Тийм үе байдаг тийм. Тийм учраас бид нар хэрвээ хин нэг бид нар амлалт өгсөн бол
хин нэгэнд цаагаж хэлсэн бол хизээж битээ амтнаасаа ууцаарай. За дараагийн хэсгээр хиний амьдрал гарахгүй гэвэл тэр мөнгө хүүтэй зээлдэггүй гэмт эсрэг хэл ахвал бас авдаггүй маа гэж хэлсэн. За тэгээд ингээд одоо Монголын нийгэм бодох юм бол хүн болгон эдийн засаг санхүүгийн хувьд аягүй хямралтай, хүн болгон аягүй гачигдсан, дутагдсан, аягүй хэцүү байгаа тийм. Та нарт эдийн засгийн хямрал мэдэрч байгаа үгүй мэдгүй надад лав аягүй хэлэгдэж байгаа. Тэгэхээр би энэсээ зээлдүүлэх асуудал маш их Монголд байдаг. Тэрнээсээ болоод зээлдүүлэгч маань харилцааны хувьд маш их хүнд байдалд ордог. За тэгээд Библиэр юу ч хэлсэн байггүй та нар хайрлахаас өөр өртөө битгий байгаарай гэж хэлсэн. Хин нэгэнд хайрыг өртөө байгаарай гэж хэлсэн. Тийм учраас мөнгө зээлдүүлнэ гэдэг бол харилцаанд маш их асуудал авчиртай. Би бас нөхөдөө тэгж ярьсан байгаа. Хоёулаа ерөөсөө хүмүүсээс мөнгө зээлэхгүй, бас хүнд мөнгө зээлэхгүй. Хэрэг зээлэх юм бол тэрийг алдсан гэж үзчихье. Алдсан гэж үзчихвэл айгүй амар байдаг. Хүнд мөнгө зээлжээд хойноос нь асуугаад явах юм бол бид нөгөө хүн чинь надаас цогтойгаа сүүлдээ бид брахтуухан харилцаач гэсэн алдчихдаг байна тийм. Тэр учраас тэр хүн мөнгөө хүүтэй зээлдүүлдэг гэж хэлсэн. Мэдээж хин нэгэн тусламж гарах юм бол яг шаардлагатай юмдаа бид тусалж болно. Шаардлагатай үед мөнгө зээлж болно. Тэгэхээр бидний хүүтэй битээ зээлээрэй гэж хэлж байгаа тийм. Тэгээд өнөөдөр маш олон хүмүүс бас юу гэж боддгоо гэвэл за би одоо нийгэм санхүү эдийн засаг ингээ хямарсан учраас би хүнд ингээ мөнгө хүүтэй мөнгө зээлдэг хүүтэй мөнгө өсгөөд авъя гэж бодоод мөнгө зээлдэг. Тэр нь бүр хүүтэй байдлаа хүүгүүгээрээ ч гэсэн өөртөө ирэх боломжгүй байдаг тийм. Тэр учраас зээлдэх мөнгөтэй хүүтэй мөнгө зээлнэ гэдэг бол энэ итгэж хүмүүсийн донд байгаад аягүй зохистой зүйл биш юмаа. За тэгээд гинбүү хүний эсрэг хэл ахвал авдаггүй хүмүүс бас гэж хэлсэн. Тэгээд бидний одоо Монголын нөхцөл байдлыг харах юм бол бид нар хаашаа харсан хэл ахуулах гэж юусэн ажил төлөвлөлттэй байна. Гэхдээ эзэн бид нар хэл ахуул зөв хүний нүдээс холт юм аа гэж хэлсэн л байна. Зүрхийг нь гажуудуулт юм аа гэж өгөөдөрөө хэлсэн л байна. Тийм учраас бид нар хааж сайрлахаар эзэн итгэж найрч гэж ажил төлөвлөлтийг эрмэлзэх хэрэгтэй. Хэрвээ хэл ахуул бид нар хин нэгэнд өгөх юм бол бидний амьдралаас тийм учраас мөрөө бидний хатан суурь болсон эзэн Есүс Христтэй итгэж найзцгаая. Түүнд итгэлээ тавих бол бидний итгэлийн шагнал хизээ нэгэн цагийн дүүрэн болоход зогсдог цаг бидэнд ирэх болно. Амен. За тэгээд энэ ишлээ дахиад нэг уншаад дуусгая. Эзэн таны асар хэн оршин суугай, таны ариун ууланд хэн амьдрал суугай. Гин зүмгүй явж зүр шудрыг үлдэж зүрхэндээ өмнөнийг өгүүлдэг хүн. Хилээрээ бүтэгдэггүй ард нөхдөж мууцуул хийдэггүй хөшөөгөж эсэргүүцэн буруу шүтдэггүй түүн нүдэнд олиггүй жигшигдэг боловч эзнээс сэмэгтэй тэрээр хүндэлгээ. Тэр өөрөө хохирсон ч амлааснасаа үл мэдсэн. Тэр мөнгөө хүүтэй зээлдэггүй гинбүү хүний эсрэг хэл ахвал авдаггүй юм аа. Эдгээрийг үлдгэсэн хизээч ганхахгүй. Амен. Эзэн минь тантай баярлалаа. Тэгээд таны үгийг төлөө та талархаж байна. Таны үг үнэхээр амьд өгөөд хөдөлгөөнтэй хоёр талдаа ямар ч эртнээс ихнээс гүн гүнзгий хүний зүрх сэтгэлийг нэвтлэн шалгадаг тэгэхээр гайхамшигтай үг үлээ. Эзэн минь та өгөөрэй биднийг ариусгаж өгөөрэй. Та өгөөрэй биднийг өөрчилж өгөөрэй, шинжилж өгөөрэй. Та өгөөрэй биднийг өөртөөгөө бас адилхан болгож өгөөрэй. Тэгээд эцэст энэ бүтээдлөө бид нар таныг энэ дэлхийн донд автаршуулж энэ харанхуй нийгмийг бид нар гэрэлтүүлж энэ амтгүй нийгмийг бид нар давстай болгож таныг алдаршуулах болно. Эзэн минь энэ оюутнуудтай минь хамт байгаараа удахгүй төгсөж байгаа. Тэгээд сургууль ажилдаа төгсөөд энэ нийгэмд бас таны хаанчлалыг түгэж дэлгэрүүлэх ажлыг хийхээр бас галтаа цогтой дайчин удирдагч эрэгтэйчүүд эмэгтэйчүүд болон гар болтгоо гэж үл залбирэн явж байна. Есүсийн нэрээр ярьлаа. Амен.